Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй танин мэдхүү хэлээрэ өрөөтэй Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бидарт Монголын төвийг ярьж хөр судлаач бэлгүүн судлаач тод миний бие энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За чамдас өглөөний мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр Дамаскын султан зүхтаад ер нь бол дууссан. За би бол одоо тэр дугаарыг бол нилээ Дамаскийг шөмжлөд байгаа. Зүгээр сайхан бууж өгөөд их орноо, газар нутгаа, хүн ардаа, шашнаа хамгаалж авч үлдэхийн оронд заавал дайран довтлолж алалцсан барин байж их орноо сүтгүүлэх хэрэг бас байсан ч юм уу гэдэг дээр. Яг 21-р зууны хүний л үндсэг юм да. Одоо тэгээд яах вэ? Тэгэл Дамаскын султан чинь өөрөө тухайн үедээ бууж өгөөгүй шүү дээ. Тэгээ бууж өгөөгүй болохоор одоо яалтай байл. За Хувлаа мөн хаан нар сүн улсад явж байгаа. Сичуан бол хамгийн түвшинтэй газар л да. Сичуанаас бүх цэргийг оруулахад бол сүн улсын хойд хэсэг болон тэр чигээрээ өмнө зүг хүртэл эзлэхэд боломжийн газар юм. Сичуаныг өгөхгүй гэж наадвал чинь сая цэргүүдээс тавилаа. Одоо энэ даа нилээн сунжирхан. Тэгтээ яах вэ? Энэ дааныг бол заавалчгүй дуусгах ёстой. Агуу хаантаа. Одоо бид тэгээд ийм аимшигтай бөхчим цагаагаарт байлдаал авах хэрэггүй. Байлдана. Сүн улс өөртөө бууж өгөхгүй гэсэн. Бас алав татвар өргөхгүй гэж хэлсэн. Эдгээр заавал бууж өгж алав татвар өргөх алба байхгүй ч гэсэн бидний худалдаа арилжааны хамгийн чухал зангилааг эдгээр боочвол тал нутгийн эзэнт гүрэнд эдийн засгийн маш том хямрал үүснэ. Энийг эрхэж та нар ойлгож байгаа. Алдан улсын тариачин нангиадуудаар ахиухан алба говчуур төлөвлөх ажил хөдөлмөрийн нэмэх талаар та юу гэж бодож байна? Би бол ийм санал дэвшүүлмээр байна. Алдан улс одоо ингэж том тэлсэн их гүрнийг дангаараа хангаж чадахгүй болсон. Тэгээд ч сүн улсын худалдаа өмнөдийн дэнгисийн худалдаатай дэндүү ойрхон байдаг. Туршуулуудын хэлснээр алс дорны далай чандад наран улстай худалдаа хийж байгаа сорог байна. Наран улс уу? Энд чинь ямар улс вэ? Наран улс гэж өөрийгөө нэрлэдэг. Бас л тариачин ард түмэн. Гэхдээ их омглон зөрөгтэй. Тентхийн ард түмэн бүгдээрээ л өөрсдийнхөө эзэн хаандаа болон цэргийн захирагч шогуунуудад захирагддаг. Шогуунуудын доор самурай хамаагтай ачт байдаг гэж сонссон юм байна. Тэр нарны улс ч яах вэ? Нарны хаант улсын асуудлыг дараа болъё. Сүн улсыг л ямар ч лсэн өөрийн мэдлэлд оруулъя. Маш бохч юм байна да. Халууныг бүү ажир гэдэгтээ гинт ингэж халж яагаад хэд өдөр бас л бороо шиврээд орчихно. Бүр хувингаар ус цутгаж байгаа юм шиг бороо орж байна. Тэгтээ тэр бороо нь хүүтэн сэрүүн биш. Бас л бүлээн дулаан байх юм. Ямар ч лсэн сүн ус бидэнд хэрэгтэй. Эцэг өгдийн гэрээс. Гэрээсийг дагая. Сүн улсын байлдааныг үргэлжлүүл. Сичуанд заавалчгүй бид нар цэргийн үйл ажиллагаагаа явуулах болно шүү. Сичуан руу бихч Хувлаа харин өөрөө цэргэнүүдээ удирдна. Миний нүдэн дээр, миний зарилгаар намайг байхгүй байхад удирддаггүй юм байна. Байхаар удирдна үз. Хувлаа хамгийн гол хүчрүүн дайран шүү. За ингээд бусад жанжид болох Баян жанжин, Урайхада, Тогоон, Барчи, мөн Алтан улсын жанжин бүгд орцгоо. Сичуан
бидэнд заавал хэрэгтэй. Ойлголоо ихаан та. Цэргийн ажиллагааг сайн бэлдэж байгаад маргааш эхлүүлье. Тэгж үз. Гарцгааж болно. Ойлголоо. Агуунт. За энэ Мөнх хаан энэ Сичуан дахь үйл ажиллагаа нь ингэж явж байгаа. Их л удаан. Цаг агаар л хэцүү байна та. Цаг агаар маш хэцүү байна. Хувлаа Сичуаныг бүр мөсөн эзлэхийн тулд өөрийн цэргээ ангилж эхлэв. Сүм улсын цэргүүд энүүгээр ийшээгээ 250 цэрэг, ийшээгээ 250 цэрэг байгаа. Харин энэ бүс дээр 250 цэрэг орчхоод энэ 250 цэрэг нь бас туслах хүчин болж орох гээд байгаа юм байна. Тэгэхээр бараг сая гаруй цэрэгүүд байгаа. Дуршил юу гэж хэлсэн бэ? Сүм улсын хаан Лизун нэмж 800 мянган цэрэг явуулж байгаа сураг байсан шүү. Тэр их цэрэгийг лидертэй нийлүүлэхгүй байх ёстой. Ямар ч үнээр хамаагүй Сичуан мужийг өөрийн мэдэлд оруулъя. Дулдааныг эхлүүл. Ойлголоо. За ингээд хувлаа ингээд Сичуанд бүрэн хэмжээний томоохон дайн явуулсан. За энэ бол бараг 900 мянгаас сая гаруй цэргүүдтэй тулалдсан айхтар том тулдаан болж байгаа. За хувлаа дээр тусламж үзүүлж Ажуу болон Урайн хата. За мөн тогоон, цагаан жанжингууд бүгдээрээ барч жанжин эднэр цэргээ таллаас нь авч орж ирж маш сайн цэргийн зохион байгуулалтын дээр тулгуурлан сая гаруй цэргүүдийн боцогсон байна. Сичуан 1259 оны 6 дугаар сард Мөнх хаан буюу одоо Мөнх хааны төрсөн дүү хувлагийн удирдлагын дор заабали монголчуудад эзлэгдсэн байна. Сичуан ингэж эзлэгдсэн нь маш том ахиц дэвшил болж байлаа. Энэ газар нутгийг эзэллээ. Нутгийн тариачийн ирэг дээр хүчээс хэлбүүлэхүү эдний хоол хүнс бидэнд бас зохихгүй байна. Ямар ч лсэн цэргээ бэхжүүлье. Одоо бид нөр өшөө гүн рүү орно. Ажуу тэр өмнө тэнгисийн байрлалаа битээ алдараа. Динчээ би харин цэрэг тавьсан байгаа. Сувдан гол тэр чигээрээ миний мэдэлд байгаа. Сувдан голоос өмнө тэнгисийн газар нутаг хүртэл бүгд миний мэдэлд орсон байгаа. Тэгвэл баруун хойд хэсэг ингээ эзлэгдсэн. Баруун хойноос болон чанга баруун зүгээс дорн зүг рүү шахаж орно. Сүм улсын хаан Ханжаууд хордноосоо зүхтлаа гэж ботход алс дорндын их талаараа зүхтэн үтсэн. Тэрч бол тийм боллоо. Цэргүүдийг хөдлөг. Бүгд байр байрыг эзлүүл. За энхүү сүм улс дахь дан ийм Ажуу бөгөөд бас багваагаар явж ил байлаа. Асүрэн зүг. Мамлюкүүд гэж хэн бэ? За одоо Мамлюкийн талаар тайлбарлая. Одоогийн Египтийн нутагт Каир нийслэлтэй Султан Сайфеддин Кудус хэмээх хүн захирж байгаа юм. Мамлюкчууд бол эртнээс одоогийн Кавказын нурууны хэсэг, Уралын нурууны хэсгээр амьдарч байсан түрэг үндэстнүүд буюу Кома үндэстэнгүүд. Ямар хол яваа вэ? За энэ яагаад хол явсан одоо чи хэрвээ санаж байгаа бол гарна. Зив жанжин, Сүбэдэ жанжин, Зүч хаан хүү 3 Половчууд руу дайрсан. Одоогийн Казахстаны нутагт байсан Полов Черкес каманууд руу дайрсан юм. Половчууд нь цаашаа зүхтаацсан штэ. Зүхтаагаад Русаас оргонол ирсэн. Тэнгуут нь та нар бидний дайсныг оргинуулсан гэд Русын улсуудыг төвөөсөн. Цаашаага зүхтаасан. Өшөө цаашаага зүхтаангууд нь Европ руу зүхтаасан. За Болгарын хаант ус оргинуулсан гэж дайраад л Чехийн хаант ус одоо Бохемиан хаант ус оргинуулсан гэж дайраад л ингээ яваад байсан. Польшийн хаант ус оргинуулсан гэж дайраад за тэр Урмын бас оргинуулсан гэж дайраад ингээд Унгар оргинуулсан гэж дайраад ингээд яваад ариу ром половчуудыг оргинуулаагүй байхгүй. Тэнгуут нь бид нар алс өрн зүг таарлсан ус болгондоо сүлжин явахдаа тэр улсуудыг өөрийн мэдэлд оруулж половчуудыг, Хипчак камануудыг, ижлийн булгааруудыг
хөөж явсаар байгаад ариун ромын хил дээр бүрмөсөн дууссан учраас одоо нэгэнт дайснаа дарсан учраас цэргийн ажиллагаа зогсоход буруутгах зүйл алгаа гэсэн тийм шийдвэрээс гарч ил байсан. Тэгэхээр ариун ром руу орохгүй байсан шалтгаан нь эндээ байсан болов хэмээн таамаглал тавьж болно. Энэ таамаглал бараг 99% таа шүү. Хэрвээ ариун ром ижлийн булгааруудыг болон половчуудыг оргинуулсан бол өөр хэрэг. Цаашаага олзсон цэргүүдэд дайрахын дараа одоо олзсон цэргүүдээ авчаад өшөө цаашаа дайны хөрөнгө хэрэгтэй байсан учраас энэ Венецийн худалдаачтай Крим дээр монголчууд олзсон ижлийн булгаар, черкес, половчууд, команчуудыг Венецийн худалдаачдад боол болгож зарсан юм. Эндээс одоо алтан зоос ч гэдэм үү хөрөнгө босгож байгаад цаашаа Төв Европыг дайлаар мордох дайна Сүбэдэ батнаар хийж исэн тал бий. Эднэр Египтэд зарагдаад ирсэн. Эднэр Египтийн боолууд болцоосон. Харин эртний энэ Арабын ард түмэн буюу улсуудад бас нэг сонин үзэл бодол байдаг. Уулынхан буюу одоо энэ Дагестаны хавь, одоо энэ за Кавказ, Дагестан, Чечен, Башкир, Ингушетик одоо энэ уулынхан шүү дээ. Эртний аваарын Монголоос бас гаралтай. За энэ уулынхан бол дайн байлдаанд маш сайн байдаг. Гүрж армян. Эдгээр ч маш сайн байдаг. Гүрж армян одоо энэ Кавказын нурууны нутаглагчд маш сайн байдаг болохоор 12, 13 настай хүүхдүүд 10-аас 15 насны хүүхдүүд хонио хариулаад явна штэ. Тэнгууд нь алс өрн зүгээс маш тийм хурдан морьтой ийм өргөн хар хувцастай хүмүүс дахиж ирээд хонь хариулж байгаа хүүхдүүдийг хулгайлдаг. За ийм морьтой хар хувцастай хүмүүс хурж ирээд хонь хариулж байгаа эрэгтэй хүүхдүүдийг хулгайлдаг байхгүй. Хулгаалаад тэгээд яадгүй тустай газар аваачиж байгаад дайн байлдааны эрдэмт сургадаг. Энэ уулынхан бараар нь дайн байлдаанда маш зоримог байдаг. Гүрж армян, черкес одоо энэ полов, коман, кипчак үндэстнүүд 10 настайдаа хулгаалагдсан гэж бодъё л доо. 10 жил бэлтэн 20 хүртэл 15 жил бэлтэн 25 хүртэл ч гэдэм юм. За ингэж бэлтэн эсвэл 30 хүртэл ч гэдэм юм. За ингээд 15-аас 20 жил бэлтдэг. Ингээд надад ийм ундаг хүчрхэг цэргүүд байгаа гэдээ худалдаалдаг байхгүй, зардаг. Тэнгууд нь нөгөө бусад Арабын орнууд чинь, Исламын шашинт орнууд чинь худалдаж авдаг. За ингэж худалдаж аваад эднүсийг дээд зэргээр хооллож ундалж хангамжийг нөгөөд хэрэгтэй алт мөнгийг нөгөөд эх орныхоо нэрийн өмнөөс байлдуулдаг. Маш сайн байлддаг. Египтэд худалдагдсан эдгээр хүмүүс эхлээд боол болж худалдагдж ирээд бүгдээрээ бослог гаргаад Аюбидийн хаанчлалын удам угсааг Африкаас гаргасан. Ингээд Египтэд тэр чигээрээ хаанчлан сууж гарч ирсэн энэ эртний дундад Азиас гаралтай команууд, Төв Азийн одоо баруун хэсэг гэх юм уу одоо Казахстан хавьяас, Казахстан, Киргизийн уулын, Уралын нуруу, Кавказын нуруунаас гаралтай коман, Хипчак коман энэ булгаар яг энэ үндэстэнгүүд чинь Египтэд том бослог гаргаад Аюбидийн угсааныхыг хөөгөөд Сир рүү хөөгөө явуулсан. Сирийн нутг руу хөөгөөд явуулсан. Ингээд энчэнэ бүгдээрээ гарч ирж өөрсдөө хаант засгаа тогтоосныг Мамлюк гинэ. Мамлюкуд бол бүгдээрээ алуурчин дайчд. Мамлюкуд бол бүгдээрээ цэрэгчсэн султант ус байлаа. Мамлюк эцгээс хүүд хаан ширээ хизээч очдгүй. Зөвхөн хүчтэйгээс хүчтэй рүү шилждэг хуйлтай байсан юм. Агуу удирдагч хэрвээ султан болцсон байж байгаад нас барах юм бол дараагийн байр суурийн агуу удирдагч нь оронд нь султан болдог. Харин хүүн болдоггүй. Энэ бол Мамлюкийн заншил байсан юм. Мамлюкчууд ийм улс байлаа. Ийхүү Сэрийн султаныг хажуудаас суулгачихсан юм ярьж байсан байна. Төрийн зөвлөлөө удирдуулж байлаа.
Мамлюкийн султан Сайфиддин Кутуз. Олон жилийн өмнө бидний өвөг дээдсийг 10-20 жилийн өмнө баха энэ монголчууд хяар цохиж унган нутгаас минь хөөж Сахарын зүүн цөл дээр биднийг инчээ боол болгон худалдаалж исэн билээ. Тэм учраас би энэ түүхийг ааваасаа сонссон. Би өөрөө хүүхэд байхдаа хүртэл худалдагдаж ирж байсан. Та нар бүгд ингэж байсан. Тийм ээ, султан. Харин бид нар исламын шашны ивэлд орж өнөөдөр дан ганц өвөг дээдс, эцэг, өвөг, ээжүүд, эмээ нарынхаа өшөөг авахын сацуу исламын шашныг хамгаалах цорын ганц хүчин нь бид нар болоод байна. Тиймээс мамлюкчууд бол яасан ч монголчуудад бууж өгөхгүй. Монголчуудтай эцсээ хүртэл үзэлцэх болно. Монголчууд мамлюкийн газар нутагт хурж ирж Кайрыг үнсэн товрог болгодог юм бол бид нар Магребд очиж хүчээс хэлбэх болно. Яг баруун та хэлж байгаа Суямын жижиг хаан тус бидэн зүтгэн гэж хэлсэн. Бас Атлантын далайн зүүн эрэг Африкийн баруун эрэгт байгаа Магребууд биднэр лөө цэрэг хүчээ явуулж тус олё гэж хэлсэн байна. Ингэснээр бид нар монголчуудаас өвөг дээдсийнхээ өшөөг авахын хажуугаар исламыг хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Өнөөдөр тэгтэл монголчууд хаяанд тулаад хүрээд ирлээ. Эрхэм хүндэд, шадрууд та бүгд ямар бодолтой байна? Таны зөвөө Султан Кутуз. Таны шийдвэрт эргэлзэх өчөөхөнч зүйл алга. Бэбрас. Чи миний баруун гарын туслах ямар бодолтой байна? Аль бол хурдан монголчуудтай байлдахыг хүсэж байна. Султан. Та бүгдийн санааг ойлголоо. Цэргүүдийг бэлд. За. Мамлюкт ийм шийдвэр гарч байлаа. Хэд бух Дамаск хотыг тэр бүр мөсөн эзэлсний дараа хайтан Бохмунд хит бух гэсэн 3 жанжин энэ үед Дамаск хотод ялагчийн сүрээрээр орж ирж Дамаскын үлдсэн ард түмэн бүгдээрээ Монголын энэ 3 жанжныг хараад бүгдээрээ өвдөглөөд газар ингээ сунж мөргөж бүхийлөө. Дамаскчууд үлдсэнд бүгд бүхийлөө. Одоо ингээд Дамаск биднийх. Дамаск ингээд монголчуудын бүр мөсөн мэдэлд орж байгаа энэ. Хайтан Бохмунд Тойртын лалын сүмүүдийг өгье. Алийг нь загламаа олох, алийг нь лал хэвээр нь үлдэх, эсвэл бүгдийн загламайтнууд болгох Тойрын асуудал. Харин би энэчээ хүчээ төвлөж байгаад Алеппо хүлээгүй эзэнтэн Алеппо руу явсан. Ойлголоо. Хүлээгүй. Одоо Алеппод байрлаж байлаа. Алеппог дахин зас нутгийн олзож авсан гар урчууд уран барилгачдаар дахин засвал. Ойлголоо. Эзэнтэн минь. За энэхүү Алеппог эзэлж авсныхаа дараа бас дахин засаж өндийлгсэн. Нэгдүгürt эртний соёлын сайхан хот байсан болохоор хүлээгүй Алеппод байрлая гэж бодсон бололтой. Сонирхлын татсан. Хоёрдугаарт яг газар дундын тэнгисийн хөвөн дээр байдаг болохоор одоо цаашаага газар дундын тэнгисээр дамжаад Европ руу ч Африк руу ч ороход хамгийн түшиц газар бөгөөд ойр газар гэж хүлээгүй сонгосон бололтой. Хүлээгүй ямар ч лсэн ийхүү Алеппод сууж байлаа.
Хаанхүү хүлээгүй эзэнтэй. Хэд бух жанжин бараалахыг гинэ. Орвол хаанхүүгийн амар амгалан гаалтах. Чиний амар амгалан гаалтах жанжин минь. Би чамайг дуудуулсан. Тийм ээ. Хаанхүү ямар тушаал буулгасан бол чи Дамаскын султан Насирыг хөө. Над тэрнийг бариад ир. Тэр Дамаскаас сухтсан байлаа. Мэдээж хэрэг төрсөн нутгийн юм чинь ямар нууц жимээр ямар хонглоор зүхтаах нь бол тэднээсийн асуудал биз. Чи надад хамгийн гол нь Насирыг амьдаар нь барьж ирэн шүү. Ойлголоо. Одоо хөдөлж болно. Зарлиг дагъя. Одоо надад шонхор жанжин, байжуу жанжин хэрэгтэй байна. Мөн бух төмрийг дууд. Ойлголоо. Хаанхүү эзэнд дуудуулав. Тэгсэн. Би та гуравтны чухал даалгавар өгнө. Мосул руу оч. Ассасины үлдэгдлийг бүгдийг устгах. Ирак дахь ассасины үлдэгдэл, Багдадын иргэн тойрон байсан ассасины үлдэгдэл бүгд устж байгаа. Одоо Сирд байгаа. Бүх Мосул одоо энэ Мосулын уулаар байгаа ассасины үлдэгдлүүдийг устгах. Бүгдээрнгийнх нь толгойг надад авчир. Тэдний баялагийг ч гэсэн надад хамж авчир. Ойлголоо. Бид гүйцэтгэе. За одоо ингэж даалгавар өгсөн байна. Мосулын улс ассасины сүүлчийн бараг ер нь 5-6 өөрийг энэ хэн шонхор тэгээд хин санжаар за байж өнөр ингэж одоо яаж байгаа юм. Олж авч нутгийн ирэг дээр ингэж газарчлуулсан. За тэгээд тэнцээ байгаа гэд шууд утсан. Хашишинуудаа хуршаагч нь унсан. Одоо байхгүй болсон. Буужиг бидэн зүтг. Та нар хий дими эсэргүүцээд юу ч хожихгүй шүү. Үгүй. Бид энд явах. Тэгвэл таалал арчил болгоё. Бүгдийг ал. За ингээд дайрсан маш олон Мосулд байсан 95-6 одоо юг ассасины сүүлчийн өөрүүдийг Монголын жанжид ингэж илрүүлээд устгаад өөрүүдийг нь дараад нь буудаж гад нураагаад газрын хөстөө тэгшилсэн. Тэгэхээ өмнө өөрийг нь бас шалгаж нөхсөг болгоныг нэгжиж шалгаж алт эрдэнсийг нь бүгднийг нь хураагаад Алеппо руу явуулсан байна. Одоо монголчууд газар дундын тэнгисээр гректэй хэллэх нь тодорхой боллоо. Бизантын гректэй хэллэх нь тодорхой болсон байна. Ямар та. За ямар ч лсэн Европоор дамжсан шүү дээ. Өмнө нь тийм ээ Никений хаан тус Бизантын грек гэж дайрж исэн 18 жилийн өмнө одоо Азаар дамжиж, Багаазаар дамжиж газар дундын тэнгис дээр хүрээд ирлээ. Одоо монголчууд цаашаага юу яах вэ? Зүчийн хүүхдүүдийн асуудал байх хэвээр. Урагшаага явна. Египет рүү. Хаанхүү хүлээгүүгийн өргөө Алеппот. Одоо бид Египет рүү явна. Бэрхийн асуудлыг цаашаа шийднэ үз. Бид нэр зүчийн хүүхдүүдтэй газар нутгийн бол азалтахгүй гэсэн хаан ахын зарлиг байгаа. Замда Мика, Медина нарыг устгана. Тэгээд ариун хот Иерусалимыг чөлөөлөх болно. Энэ бүхний дараа эртний сад сувраг байдаг газруудыг үзэж сонирхно. Хамгийн гол нь Мика Мединаг устгана. Ариун хот Иерусалим, Египтийн мамлюкийг буцсагсны дараа бид энэ газрыг амархан өөр юм болох болно. Тийм учраас цэргээ бэлт. Би хэд бухыг тэргүй игнэнд нь тийшээ тамилчаад байгаа. Тэр одоо султан Насирыг хөөж байгаа. За хэд бух Насирыг хөөж байлаа.
Ингээд Монголын цэргүүдийн тэргүүн харуулын анги нь Самаригаар дамжин одоогийн Газад очижээ. Газад нэг хэдэн эсэргүүцсэн цэргүүд л байна. Яах вэ? Жанжинд хэлэх үү? Өөрсдөө л устгах чийл та. Бид нар хэдүүл байгаа юм? Бид нар ер нь 400 илүү 300 байгаа шүү дээ. Газад ч тий. Юу ч гэсэн мэдлэлт авчи. Их жанжны тушаал шүү дээ. Миний анаас. За ингээд авхан Газа гэзэллээ. Одоогийн Газа. Израиль Палестин нэг Газа гэдэг байгаа шүү дээ. Газа гэзэлж авчи. За ингээд Газаг авсны дараа хэд бухын тэргүүн цэргүүд Галилей тэнгис Галлийн нуур гэж яриад байгаа тийшээгээ төгж очсон байна. Ойрхон дорнд Галилийн тэнгис буюу Галлийн нуур гэдэг байгаа. Нөгөө нэг Есүс Христ яваад байдаг Галил нуурын шуургыг бурхантай ярьж байгаа зогсоо авгаал Библиэлд гардаг шиг одоо энэ Галилийн тэнгис дээр ингэж очиж байна. Хэд бух тэр чигээрээ урагшигаа давхин Улаан тэнгис рүү дөхөж ирлээ. Улаан тэнгис Библийн номогт гардаг Мойсегийн хагалдаг тэнгис. Одоо Улаан тэнгисийн цаана өөр ертөнц байдаг. Энд зэрэгээ бэхжүүлнэ. Тийм ээ. Их ханхуугийн зарлиг ирэх ёстой. Тэр үед бид нар Улаан тэнгисийг гатлана. Нутгийн иргэдийг барьж авчир. Улаан тэнгисийг гатлах зав хийлэг. Цэрэг, морд, хүнс багтахаар зав хийлэг. Гэхдээ энэ хэдийгээр жижиг зурвас ч гэсэн усаар тодорхой байдлаар бид нар заавал орох юм байна. Харин ийшээгээ орох их газрыг хай. Болно. Газар хай. За яг ингээд одоо Улаан тэнгисээр одоо яаж ийн зав бэлдүүлж эхэлсэн. Би нэг юм хэлье. Сүвэцийн сувг айл хожуу 60-аад оны үед байгуулагдсан шүү. Нөгөө хүчээр эвдэж ингээд Сүвэцийн хоолой энэ үед ч нөгөө нэг тим юм байхгүй их газар хоорондоо нийлцсэн байгаа штэ. Тэгтээ Улаан тэнгис дээр очсон тэгээд нэг эвдэгдээгүй байсан цаг. Сүвэц. За хэд бух одоогийн Сүвэц хавтайл цэргээ бэхжүүлээд байгаа болтой. Мамлюк, Каир, Султан Насир өөрөө яасан бэ? Тэр гівгэнд өөрийнхөө шадар туслах дагуулуудаа дагуулan төрс нутгаас сансан уу мэдэхгүй байна. Ямар ч лсэн сайн дураараа бидний зүүн хэлийг аюулгүй байлгахыг ботсноо. Тэр Улаан тэнгис рүү давхсан шүү дээ. За. Султан өөрөө шийднэц. Би султаанд адилхан султан байж султаандаа зарлиг болгохтой биш. Аюубын султан өөрөө юу бодохоо мэднэц. За яг ингэж үлдээсэн байна. Улаан тэнгисийн хойд ирэг. Жанжаа. Тэнд нэг хүмүүс байна. Яг энэ газараар гарна. Энэ Насир мөн үү? Мэдгүй байна. Бүх цэргүүд бүгдээрээ мөргөлчд явц өмс. Тэгээд тэмээ дагуул. Нэг тэмээ дагуул. Ойлголоо. Бидний жинчил гэж бодно. Хэд бух Улаан тэнгисийн хойд хэсэгт хэсэг бүлэг усуудтай тааралдлаа. Хаур Жон, салам алейкум. Валейкум салам. Би энэ хавийн газрыг тагнаж хамгаалж яваа юм. Сайн дураараа Мамлюкийн султаанд би тус олъё гэж бодсон юм л да. Та тэгэхээр их л сэтгэл сайтай жанжин байна. Тэгж ойлгож болох уу? Болно. Тэгтээ би жанжин ч бишээ. Би өрд өмнө султан л байсан. Насир мөн байна. Харин би хүлээгүү хааны жанжин байна. Натаа бариад ав. За яг ингээд байлдаан болсон. Яг ийм байлдаанд ингээд ороод цухтаасан. Насир ерөөсөө баригдаагүй. За тэгээд ямар ч хэлсэн
дагалдагчдыг нь байлтчаад араас нь хөөж байтал нэг эсэн дээр Насирийн дагалдагчид, тэрслэгчид дотроосоо урваад тэгээд султанаа бариад авсан. Та насыг монголчууд өршөөхгүй шүү. Би та насын султан. Тэр хамаагүй. Одоо ингээд бид нар энэс цаашаа өөрийг чинь дагаж ядарч өсөж цангаж явж чадахгүй. Бусдын үн бүхэлж явж чадахгүй. За ингэж хэлээд одоо Мамлюкийн султаныг Дамаскын султанаа ингээд уран төслөгчдөд баригдаад хит бох юм авчирсан байна. Султан Насирийг аваад чи намайг цаазлуул цаазал. Би бол Дамаскын султан. Хэрхэвч чиний өмсөхдөггүй. Султан гэдэг чинь хүндэлж байна. Энэ хүнийг хүндэтгэлтэй Алеппо руу авч яв. Хүлээгүй эзэн даатгаж өг. Харин энэ хүнийг барьсан дагалдагч нар нь байна. Бүгдийн цаазал. Одоо бид нар энэ газар нутаг дээр түш цагцраа байх болно. За ингээд нөгөө цаазлуулаад Султан Насир-ад-Дин Ибн Юсуф Ибн Аюбыг хүлээгүү төрөж гисэн байна. Алеппо хүлээгүүгийн өргөө. Чи яагаад миний эсрэг байлцсан юм бэ? Багдадын гашуун түүхийг сонсчоо сургамж аваагүй мүү? Би их орноо хамгаалах ёстой. Би чамаас зам гуйсан. Чи тэгтэл надад яагаад өгөөгүй? Та нар худалдаачдын дүрээр эсвэл зам гуух нэрийдлэр аливаа улс оронд орчоод бэхжээд буцаж гардаггүй шүү дээ. Хизээ бид нар тэгж ийсэн юм бэ? Тех боломж өндөр шүү дээ. Заац. Чиний нутагт байгаа ассасинчуудыг дарчаад яваад өгье гэхэд чи яагаад зам гуйхад өгөхгүй байсныг одоо л ойлголоо. Чи агуу султан. Тэгтээ одоо яах вэ? Би чиний их оронд эзэн суучаад байна. Энэ Дамаскын султаныг айл нэг тансаг ордонд нь 20 хүссэн зүйлийн нөгөө одоо энэ хүн ямарч хүчгүй болсон. Ойлголоо хаан хүү. Одоо Египт рүү цэргээ бэхжүүлж байгаад хөдлөндөө Мамлюк таныг тололдох ёстой. Их дайчин ирчүүд байдаг гэж сонссон юм байна. Монголын эзэнт гүрний өмнөд хэсэг Сум улс. Сичуан. Дэндүү халуун байна. Тийм ээ. Маш бөгчин байна. Энэ дайн дэндүү зутаж явагдаж байна. Тогоон жанжны би энэ муу байна. Яасан бэ? Очуулцъя. Тогоон. Юу болов? Хамаг би сулраад байна. Юу ч идэж уусан доошоо суулгаад байна. Энэ юу болж байгаа юм бол? Цэргүүд энэ бас яг ийм хэцүү байдалд ороод байгаа. Үнэхээр Монголын цэргүүд цусан суулга, дизентери, холер, за яг иймэрхүү өвчин тарж одоо ингээд халуун орны өвчин ирж байгаа. Зогцохгүй л байгаа юм болоо да. Маш их гүйлгэж доошоогоо суулгах асуудал гарсан. Алло, эм таны өгөөд нэмэргүй юу? Нэмэргүй. Хувлаа яасан бэ? Хувлаа Сичуаны өмнө зүг рүү явсан байгаа. Тэр тэнцээ зэрэг хөрөмтөл болно. Тэгтэл тогоон жанжин ийм хэцүү байдалд орох гэжтэй. 1259 оны 7 дугаар сарын 1-нд халуун Монголын цэргүүд өвдөж эхэллээ. Халуун орны эд бүхчим ийм амар хэцүү нөхцөлд мөн хаан хэдийгээр халууныг үл ажран дайрч довтолж байлд гэж хэдийгээр тушаасан боловч цэргүүд үнэхээр байгалийн шалралд, байгалийн үзэгдэлд, цаг агаарын хэцүү нөхцөлд сольдож эхэлсэн юм. Барч жанжин бас ингэж өвдлөө. Юу? Борч өрлөгийн ачуу. Тэмээдий. Барч жанжин ингэж өвдлөө. Тогоон барчи гих зэрэг одоо энэ жанжингууд бүгдээрээ ингэж суулгах өвчнөр ингэж өвдөж эхэлсэн байна.
Тэгээд хэд хоногийн зайтай нас орж эхэллээ. Бид нар дайнаар алдах ёстой байтал бид нар халуун орны хүчнээр алдаад байна. Хаант минь тэгж байна. Бүх цэргүүдэд ариун цэврийг сахиулж байгаа юу? Сахиулж байгаа. Гэхдээ нутгийн иргэд хэлэхдээ энийг итгэл юм бол халуун орны хүчнээс хамгаална гэж ярьдаг юм. Энд чим идэж болохгүй юм халуун ногоо олтой. За ямар ч л байсан. Цэргээ улам урагшлуулъя. За ингээд цэргээ улам урагшлуулахын хажуугаар Монголын цэргүүд өвдөж, Барч жанжин, Тогоон жанжин мөн бас бус цэргүүд өвчнөр өвдөж эхэллээ. 8 дугаар сарын эхэн Мөнх хааны биеийг үргэж эхлэв. За одоо яах вэ? Би ямар ч өвчин тусаагүй. Цэргүүдээ та нар итгэлтэй байж болно. Итгэлтэй байж болно. Хаанта зүгээрээ ховлаар үлчэвэл заавал эзлэн шүү. Дайны үйл ажиллагааг урагшлуул. За ийхүү Мөнх хаан бас жаахан бие нэвгүүрээл мэрсэр халуураал эхэлсэн. Сүн улс баруун хязгаарын цэргүүд Совдон голын их ойролцоо. За бид нэрөө ирж байгаа чинь ховлаа. Гэтэл бид одоо их орн хамгаалахын тулд энэ гацаад үлдчихэд байна. Энэ өндөр улсыг голын замаар л орж ирэх байх. Гэхдээ хувлаа жанжин бид нар лөө ирэхдээ нутгийн газрыг сайн судалж ажиллах байх. Бид нар хэдүүл байна. 108 бол биш үү? За ямар ч байсан тулдсан шүү. Бид нар энэ их орныхоо төлөө тулдаад өхөөхлөө тулдна гэж тангараг тавьцгаая. Харин энэ өндөр хатан дээр өөрсдийнхөө нэрсийг бичиж. За ингээд өөрсдийнхөө нэрсээ бичиж эхэлсэн байна. Ийхүү Совдон голын одоо зүүн ирэг дээр 108 баатар бусдаасаа таслагдчихад тэрүүхэн тэр уулархаг хөндөй газрыг тариа будаатай газрыг ч гэдэм ингээд хамгаалаад хувлаг эрхийг хүлээж исэн байна. Яг энэ бол энэ одоо яг энэ үед хувлаа хурж ирсэн. Энийг сайхан газар байна. Гэхдээ цэргүүд бүх ойг самнаа өндөр уултай. Энд ч гэхдээ их зуултаан байна. Хамаалга бүгднгээс хамна. Хай. Ли голын одоо Совдон голын зүүн ирэг дээр нөгөөдүүлий чинь тааралдаад хувлаа шууд байлцсан. За ингээ хөөгөөд уулын хөндөй рүү оруулсан л да. Тэгэд нөгөөдүүл чинь эцсээ хүртэлгээд ард түмэн сүн улсынхаа төлөөгээд хувлаан цэргүүдтэй байлдаад бүгдээрээ алагдсан байна. Яг энэ зоригтой байлцсан энэ одоо Совдон голын энэ хөвөнд болсон их уулархаг нутагтар болсон энэ том тулдаан хувлаад нэгийг бодогдуулжээ. Эдгээр чинь 108 бол байсан мөртлөө газар нутгаа их сайн мэдчихсэн байна. Энэ ч үнэмшилтэй ойлгомжтой байсан л да. Тэгтээ их сайн байлджээ. За ямар ч лсэн Совдон голоос зүүн тишээгээ цэргээ явуулъя. Гэхдээ их зоригтой байлцсан шүү дээ. Бүгдийг хүндлээд ёс төртөө наадуулаа нутглуулчих. Ойлголоо хаанхүү. Цаашаа явна да. Саяын энэ юугаар сэдвэр Эртний хятадын их найрагч Ши Наян хүйтэн уулгийн бичгээ бичсэн юм. Эртний хятадын 4 том уран зохиол байгаа шүү дээ. Тэр нь юу? Баруун этгээд зочсон тэмдэглэл, улаан асрын зүүд, 3 улсын үлгэр, хүйтэн уулын бичиг гэж байдаг. Энэ хүйтэн уулын бичиг чинь Монголын цэргүүдээс их орноо хамгаалаад эцсээ хүртэл байлдаад ам өргөцсөн 108 баатрын тухай гардаг юм. Хүйтэн уулын бичиг гэдэг. Одоо Хятадын агуу том ориглын дээдэлтэй уран зохиолын ориглын дээд. Хувлаа Совдон голоос зүүн тийшээгээ цэргээ аваад явж байтал урайхаа жанжин бас нийлж бас нөгөө игнэгээр явсан гажуу жанжин бас очиж байлаа. Харин хойд хэсгээр нь цагаан жанжин дайрч байсан юм.
бас л зэрэг аваад хумхаад очиж байлаа. Чиндүүгийн ойролцоо. Хаанти бие лагшин жаахан улам муудаад байна. Хаанта аливын тан угаач зүгээрээ. Зүгээр би яахчгүй. Би яахчгүй. Би яагаачгүй байна. Би зүгээр байна. Хаанта аливын тан уучих. Гэдэс ойрын үед маш их хэцүү бацлаад байна л да. Тэгтээ зүгээр хаанта та тайван бай. Аль отч авчираач. Отч домчлорыг авчираач. Хааны бие лагшин хэцүү байна. Аль хаанта. Хаанта. Зүгээр. Сүмсийг заавал эзлэх ёстой. Та харамдаа байж ахгүй дээ. Энэ ховлал намагийн чаваад ирсэн. Тэгтээ зүгээрээ. Зүгээр. Би ямар ч лээсэн сүмсийн дайныг үргэлжлүүлнэ шүү. 3 өдрийн дараа их хааны бие лагшин нилээн таар болж эхэлсэн байна. Ямар ч юм тан уугаад отч нар домч нар ямар ч юм тан өгөөд хэцүү байна. Гидсээр л базалж өвдөд байгаа бол та. Одоо яах вэ? Ямар нэг юм тохиолдвол яах вэ? Хаан тэнгэр дэлжүүл яах вэ? Одоо яах вэ? Тийм буруу юм бити бодоод хааныг л аршуулъя. Мөнх хаан өөрийн асартаа. Дайван уулын ингэр. Одоогийн бүгд намт хятад улсын Сичуан мужид байгаа Дайван уулын ингэр. Яагаад ч юм бэ? Гиз тисхийн аргагүй мушгиралтаад өвдөд байдаг. Гүн чи юу болж байна? Хаата тань тан уу? Наа тан гэж. Энэ орой өөр тан. За. Халууралт уурал нь буучвал ятж байхад энэ ямар бөгчм халуун газар вэ? Амьсгалахад хүртэл бөгчм байна. Хаата та сайхан тайван амарч явахгүй да. Зүгээрээ надад нэг юу ч яд амны цангаа тайлах. Та өнөөдөр жингөө зөндөөл юм. Тийм ээ. Энэ газар бид нар ус их уугаад байгаа боловч улам цангаад байна. Яах ёстой. Хэнийг зайж ханаадгаа. Ойлголоо. Мөнх хааны бие лагшин улам жилээр гисэн. Сүн улсын дайн дуусаагүй. Эд өрнөн явж байхаа энэ үед 1259 оны 8 дугаар сарын 11-ний өдөр одоогийн Чиндүүд Монголын их эзэн хаан мөнх гидсний хижгээр таалалт өгсөжээ. За ойлгомжтой. За ингээ ямар ч байсан бас бид нарт төгөө ингэ сайхан ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс дахин баярлалаа. Тийм байна. За ингээд үзэгч та бүхэн ч гэсэн бидний үйл хэрийг дэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.